Танд сүүлийн үед ямар нэгэн ажлаас хальшрах, ажлаас хойш суух, ажлыг хойш нь тавих зэрэг эмгэгүүд илэрч байна уу? Хэрвээ эдгээр эмгэгүүд илэрч байгаа бол таны хувилгаан хүрд тэнцвэргүй болсны шинж тэмдэг юм. За энэ үедээ яах вэ гэхээр аливаа өөр юмд жоохон донтох гээд байдаг, өөр зуршилтай буюу бидний хэлдгээр хорт зуршилтай болчих гээд байдаг. Тэрнлүү та татагтаад байдаг гэсэн үг. За эсвэл одоо алкогольны төрлийн хэрэглэх гээд байдаг гэдэг юм уу? За эсвэл одоо хит их хөгжим сонсох гээд байдаг юм уу? За эсвэл хит их одоо киноч юм уу, дэлгэцийн хамааралтай болох гээд байдаг ч гэдэг юм уу. За эдгээр бүх шин зэмгүүд илэржил байвал хувилгаан урд маань тэнцвэргүй болчихжээ л гэсэн. Бидний мэдих за бага таасны орчмын эрхтэн системүүд буюу нөгөө нөхөн үржихэн эрхтэн системүүд харьяалагдаад ороод ирдэг. За хосуудын хувьд одоо гэр бүлийн хүмүүсийн хувьд маань энэ нөгөө та бүхний хан биеийн таашаал өгдөг авдаг юм хэр байна гэд энэ харилцаагаа нэг анзаараад үзээрэй. Хэрвээ энэ харилцаанд доголдол гараад ирэхээр бас энэ хүний бүтээлч байдал унаад ирдэг. За эсвэл ажлын хит их ачаалал. За эсвэл одоо ажлын хамт олонтойгоо нэг сайн ойлголцдоггүй юм уу? За эсвэл өөрөө чинь хийсэн бүтээсэн зүйл хүнд үнэлэгдэхгүй байгаадаа мэдрэмж авах байдаг юм уу? Эсвэл таны хүссэн үр дүн гарч ирэхгүй баг. Та ажиллаад байдаг гэтэл таны бүтээмж муудаад ирдэг гэсэн. За энэ бүхнийгээ та тэнцвэртэй байлгахын тулд хайрлаараа дэрэгдэх хүмүүсээ өөрийгөө хайрлаад өөртөө жоохон чөлөө өг, амралт өг. Ингээд ирэхээр байдал харьцангуй өөр болоод нөхцөл байдал сайжраад ирнэ. Та бүтээлч бол. За дээр нь та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Нөгөө хамтрагч маань бас харилцаа сайтай байна. Одоо бий болохын тулд цаашлаад нөгөө хоёр биендээ сайхан хайр сэтгэлийн хувьд сайхан татагдж гин үү? Үзэл бодол, оюун бодлынхаа хувьд тааш тохироод байна уу? Тэ? За дараа нь махан биеийн таашаал өгдөг авдаг юм хэр байна гэд. За эдгээр гурван зүйл гуруулаад сайхан тэнцвэртэй байх юм бол таны ажлын бүтээмж сайн байна. Та альва юмнаас хойш суух, хойрогших байдал байхгүй болоод ирдэг шүү гэж хэлэх байна.